Ютам үеж 100 болчихжээ. Маш сайхан дулаахан харж байгаа байхгүй. Би яг нар яг жаргах төхөөд ирэхээр бичлэгээ хийх дуртай гэж хэлсэн. Тэ нарнаас ингээд амар гоё энерги аваад ер нь хүний биед ингээд та нараас агаар салхин гарч ингэж нарны тусгалыг өөр дөр ингээд тусгалж авч байгаараа тэгэх юм бол стресс болон сэтгэл санаа амар гоё тайвшраад ингээд нарны гоё энергийг авдаг. За нойрогийнхаа өнөөдрийн блогт тавтай морил та бүхэндээ намайг үзэж дэмжиж аваад маш их баярлалаа. За нойроо нь 2-7 хоногийн дараа хаалганд орно. Тэгээд ямар ч байсан маш их стресстэй юм байна гэж хэлсэн штэ өмнө бичлэгэн дээр ингээ ойртод ирэхээр. Гэтэ би чадах байхаа залуу хүн юм чинь. За өчигдөр нөгөө Юта монголчуудын Америкт байдаг Юта монголчуудын групп дээр нөгөө мормон хүмүүс амар гаж, мормон хүмүүс бүр шашиндаа ингээ автаад амар гаж байдаг. Мормон шашны бити сонгоорой. Хүмүүс нь амар ховж одоо дотроо байгаа хүмүүс нь маш их ховж ярьдаг. Шинээр орсон хүмүүсээ гадуурхдаг тий. Паракс болцсон ингээ хоорондоо хуваагдсан байдаг гэж ярьж байна л да. За би нөгөө өмнө бичлэгээр хэлсэн штэ. Сүмд явж байгаа бол сүмийн бүх хүмүүс төгсөөр бити хараа. Бүгд төгс бишээ. Та сүмээс авах юмаа аваад авахгүй юмаа зүгээр орхиод өөрийнхөө хийх ёстой юмгаа хийгээл тэгэл явжээ. Заяа сүмийн гишүүн болцсон бол ариуслаасаа хүртэл тэгэл хичээлдээ суугаал тэгэл гэрлүүгээ явж өөр илүү дутуу хүмүүстэй тэгэж фокуслж тэд нартай ингэ зуралдах цаг байхгүй танд. Яагаад тэгэхээр бид нар хүн одоо би ингээ өвдөд ирэхээр хүн одоо өвдөхөөс нааш эсвэл хүн өөр дөр нь ямар нэгэн амьдралд нь хэцүү зүйл тулгархаас нааш тэр хүмүүс ойлгохгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг ойлгуулгаад ингээд засах гэж хичээгээд ингээд явах шаардлагагүй. За юуг нь яг гаж гэдэг байгаа би ойлгохгүй байна. Манай сүм бол яг суур яг хичээл нь бол үнэхээр зөв юм заадаг гэж би хувьдаа боддог. Яагаад гэж бусад сүмүүдийг бодвол манай сүм за удмын бичгээ хүртэл гэж заадаг. Өвөг дээцээ мэдгүй хүн ойд төрсөн сар мөчсөндөө адил. Манай сүмийн маш олон хүмүүс удмын бичгээ бичээд бүр маш 3 4 5 үе олцсон Чингис хүртэл үе олцсон хүмүүс байдаг удмын бичгээ бүр өөгүй хөөцөлдөж явсаар байгаа заяа. Маш сайн удмын бичгээ бичдэг. За дээрэс нь залуу хүүхдүүд 16 нас хүрснээс хойш болцохдоо заавал групп болцоо хийнэ. Гэрлэхээс өмнө дандаа групп болцоо хийнэ. Дандаа ганцаараа биш. Хоёулахнаа болцохгүй гэдэг нь энэ болохоор нөгөө бэлгийн харилцаанд эрт орохгүй байхаас урьдчилан сэргийлж байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь өсвөр насны хүүхдүүдэд маш сайн ажилдаг. Өсвөр насны хүүхдүүдийн бие даах чадварыг хичээл гэж ордог. Бие даах чадвар хичээлийг насан турш хүмүүс авдаг. Би бас авчихсан. Тэр бие даах чадвар хичээл дээр санхүүгээр бие даах, бизнес бие даах, хэрхэн оюутан болох, их сургууль сурах гэдэг энэ хичээлүүдийг заадаг. За дээрэс нь манай сүм Brigham Young University хава Brigham Young Pro, Brigham Young IDH гэж сургуулиуд байгаа. Манай сүмийн сургуулиуд. Brigham Young Pro болохоор мастер бэлтгэдэг. Brigham Young хаваа нь болохоор бакалаврын зэрэгтэй тэгээд хүмүүс сурдаг заяа. Ингээд маш олон оюутнуудыг бэлдээд юу заадаг гэхээр та нар гэр бүлдээ үнэнч бай гэж заадаг. За арх уухгүй, тамхи татахгүй, эхнэрээ нөхрөө араар нь тавихгүй, явуулдахгүй болохоор энэ нь танд гаж байгаа бол гаж санагдаад байгаа бол та болж болно. За тэгээд бичлэг оруулсан чинь хүүхдүүд маш их чимээ гаргаад одоо гайгүй болоод бичлэг хийж ихтэй жоохон чимээтэй байж магадгүй айл болох дууг нь засаад оруулахыг бодъё. За үргэлжлүүлье. Та арх уухгүй, тамхи татахгүй, хаар тамхи хэрэглэхгүй, гадуур явуулдахгүй, хүүхэн эргүүлэхгүй, гэр бүлдээ үнэнж байгаа харахад гаж санагдаад байгаа юм уу? Тэгвэл энэ та өөрөө ингэж харж байгаа бол та өөр дээрээ одоо дүгнэлт анхаарал тавьж өөрийгөө засах хэрэгтэй юм шиг надад ба санагдчихэв. Бүх хүн төгс биш. Үнэхээр сүмд явж байгаа хүмүүс зарим хүмүүс мэднэ би. Үнэхээр тэд нар кармагаа өөрнө. Өөрсдийн бүх хүн өөрсдийн хийсэн үеийн үрэн бурхны тэр шийтгэл нь тэр хүмүүс дээр оногдно. Тийм болохоор
Хүмүүсийг харж яаж хийхээсээ илүү өөр дээрээ илүү ажиллаад өөрийнхөө сэтгэл санаа бие махбод бүх юм дээрээ ажиллаач гэдэг миний гол point л энд яваад байгаа. Яг ингээд хүний нутагт энэ Америкт ингээд амьдраад монголчууд бид нар өөрсдөө ингээ бие бинийгээ гэсэн сэтгэлдээ бие биендээ туслах хүрэгт нь үнэхээр тусалчдаг. Тусаа хүрхгүй маа гэхэд муухай үгээр хэлж доромжлохгүйгээр тэр хүнийг зүгээр ингээд орхидог, ховж ярихгүй ингээд өнгөрөөх нь ингэх нь бидний хувьд үнэхээр бид нар бие биендээ тусалж байгааг шинж гэж би боддог байхгүй юу. Яа тэгэхээр Испани хүмүүс болон одоо Вьетнам, Тайланд одоо гадны өөр Америкт ирээд амьдарч байгаа орны одоо хятад хүмүүс болон орны хүмүүс бие биендээ үнэхээр им ам байдаг. Бие биенээ өмгөөлдөг, бие биенээ хамгаалдаг. Нэг хүн нь муу явал тэр хүндээ ингээд мэдэхгүй юмсан тэр хүндээ тусалж юмсан бүр ийм нэгдэлтэй байгаа би өөр харцсан байхгүй юу. Тэгээ өөрөө ингээд яг компани ажиллаад энэ дотор ингээд ороод ингээд өөрөө би ингээд тэр хүмүүс ингээ нэг гэр бүл шиг ингээ байгаад ингээд гадуурхах гэдэг зүйлийг би биеэрээ амссан болохоор энэ монгол хүмүүс биенээ ядаж монгол хүмүүс биенээ энэ гадуурхал гэдэг зүйл ховж ив энэ хүний нутагт ийм байхгүй байгаасай гэдэг бодлын үүднээс л би ингээд дуурайд байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо Испани хүмүүс, гадны хүмүүс ингээд одоо Америк хүмүүс хүртэл ингээд амар гадуурхдаг. Угаасаа илт гадуурхдаг. Ингээд ажил дээр хичээл дээр одоо ингээд ямар нэгэн амжилттай одоо би жишээ нь ингээд хэлсэн шүү дээ. Би ингээд яг нэг альбом тушаалд байж байгаа ингээд тушаалаа гэсэн чинь ингээд амар атаархаал ховж ив яриад ингээд бүр ингээд ховж ив тараагаал тий. Ингээд би бинээ нийлээд ингээд яг нэг хүн шиг ингээд өөр хүн рүү ингээд гадуурхдаг байхгүй. Яг ийм байдалд орж исэн болохоор монгол хүмүүс бие биенийхээр надад амар хэцүү санагддаг байхгүй айгүй сонин санагддаг. Яг тэгэхээр бид нар нэг цустай хүмүүс бид нар хүний нутагт бие биенээ өмгөөлж хамгаалахгүй бол өөр хаана өмгөөлж хамгаалах юм. Тэгээ зарим хүмүүс ингээл ганцаарцнаасаа болоод арх их уудаг. Яагаад тэгэхээр монголчууд бие биенээ ингэж гэр бүлсгэн байж ингэж одоо гадаад хүмүүс ингээл Филиппин ингээ гадаад хүмүүс байн ингээ тонго хүмүүс дандаа потлог хийдэг. Гэр бүлээр ингээ хамт гэр бүлийн үдштэй ингээл хамтдаа юм хийдэг. Ингээд тэр юмыг ингээ хамт хийгээд тахаар тэр хүмүүсээс ингээд гэрээ санах мэдрэмж нь багсан штэ. Тэгэхгүй ингээд тийм юм хийхгүй ингээ монголчууд нь хоорондоо ингээд түр таар ингээ таарахгүй ховж яриад хүүхд үйд ингийн хүүхдүүд нь дээрлэхэлт нь ингээл Америкт байгаад тахаар чинь айгүй хэцүү байдаг. Ягаад тэгэхээр ялангуяа над шиг гэр бүлээсээ гагван цархна байгаа хамаатан содонгүй байгаа хүмүүст монгол хүний харахаар би маш их баярлалаа. Ядчил мэдлээд яваасаа мэндтэй устай яваасаа гэж хүсдэг заяа. Тэгэхгүй ингээд дэлгүүр тараал. Монгол хүмүүс нөгөө сайн байна уу гэдэг ингээл хараа явахаар чинь муухайгаас амар эвгүй тэр хүний хувь хүмүүжлэн л тэгээ өссөн. Тийм болохоор та Америкт амьдарч байгаа бол Америкийнхаа авах ёстой тэр чанарууд байна. Би бинээ маш их хүндэлдэг. Тэгээ мэндтэй устай хаанч явсан сайн уу гэд энийг мэндэлдэг те. Маш их би бинээ ингээд support дэмжлэг үзүүлдэг те. Гой сэтгэл зүйн дэмжлэг мөнгө төгрөгөөр ингээд хувь сунраар ингээд гуугаад байгаа биш те. Зүгээр гой сайн уу гэд мэдлэх чинь хүний сэтгэл санаа өргөд гоё болчдөг байхгүй юу. Тийм болохоор иймэрхүү байна. Би өөрөө мормон хүн учраас мормон гаж урсгал гэдэг бол буруу шүү. Энэ бол буруу ойлголт. Мормон хүмүүс нь өөрсдөө гаж байж болно. Хүмүүс нь өөрсдөө буруу байж болно. Яг тэгэхээр би хэлсэн шүү дээ. Хүний багын хүмүүжил өөрөө л сүмд ороод өөрөө тэрийгэ засч ингэж засагдахгүй бол 1000 сүм будаа лам өөр шашнаар явсан ч хизээс засрахгүй тэр хүн. Тийм болохоор ганц нэг тийм хүмүүсийг хараад энэ сүм гээд тэгж дүгнэж болохгүй. Энэ бүтэн энэ маш том мундаг юм сүмийн зохион байгуулалттай сүм байгаа байхгүй юу? Ийм сургуультай тий оюутнуудаа ингэж халамжилдаг, гэр бүлүүдийг дэмждэг, гэр бүлтэй хүмүүсийг хэрхэн салахгүй хугацаанд хамт байх уу, сургууль зохион байгуулах тий болцоо хийх ингээл санхүүгийн хувьд яаж бие даах вэ гэл ер нь маш олон зөв зүйлүүдийг даадаг, сурах юм үнэхээр их. Та өөрөө зүрх сэтгэлээ жоохон даруусгаад ингээд өөрийнхөө төвшөнд очиод ингээд за би эндээс юу сурж болох уу гэд ингээ харах юм бол сурах юм их. Судал гаж урсгал гэж юу байдгийг судал. Тийм болохоор судал мэдлэггүй болохоор ингэж ярьж байгаа байхгүй юу гэж хэлмээр байна.
Морны сүм бол үнэхээр миний хувьд бол намайг бүрэн утгаар нь миний зан чанарыг өөрчилсөн, миний амьдралыг өөрчилсөн, миний хүүхдүүд, миний нөхөр одоо бид ингээд амар амгалан ингээд сайхан амьдарч байгаа. Миний successful, миний амжилттай явж байгаа. Тэгээ миний одоо энэ өдөө зэрэгт яваал энэ сүмийн ач. Тийм болохоор би бол хаач сүмээрээ бахархан сүмийн сургаалаар бахархан, бурхнаараа бахархан би бурхнаараа бардамнана тэгжил хэлмээр. За баяртай.